Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгд хамтдаа дөрвөн эхнэрийн тухай сургаалт үлгэрийг сонсцгоё. Маш баян нэгэн худалдаачин ир дөрвөн эхнэрийн хамт амьдардаг байжээ. Хэдийгээр дөрвөн эхнэртэй ч хамгийн бага эхнэртэй ухаангүй хайртай бөгөөд түүнийг сайхан бүхнэрт итгэж чам бүхнийг авч өгнө. Гэвч хайртай эхнэр нь түүнд өгөөд гүйүүлж байдаг зүйл алга байлаа. Худалдаачин 3 дахь эхнэртэй ч мөн адил хайртай. Энэ эхнэрээ бусад байчид гайхах дуртай бөгөөд үзэсгэлэн гоогоороо бахархал болсон нэгэн бүсгүй байлаа. Гэвтэл өөр баян эрс түүнийг булаачих гэхээс л айдаг байсан гин. Харин хоёр дахь эхнэр нь баян эрийн хувьд ухаалаг, босралтай нэгэн бөгөөд бусад эхнэрүүдтэйгээ бос харин хоёр дахь эхнэртэйгээ л элдв босролын талаар зөвлөдөг байжээ. Тэгээд энэ эхнэр нь хүнд хэцүү үед тулгархад үргэлж дэрэгдэн байдаг байв. Худалдаачин анхны эхнэртэй л хайргүй байлаа. Хэтэрхий үн шударга, халамжтай арын амьдралыг авч явдаг нь зөвхөн анхны эхнэр л байсан юм. Гэхдээ өөрт нь чин сэтгэлээс хайртай эхнэрээ нөхөр нь дааж хүн гэж үздэггүй байлаа. Гэтэл худалдаачин ир хүндээр өвдөж хүүхэд өгч байгаагаа ч хадгалж эхлэв. Тэгээд өөртөө би дөрвөн эхнэртэй адил ганцаараа хүүхэлтэй нүүр тулах гэж яв. Таамч бай, яваачч бай. Аль нь ч би ганцаарч хүсэхгүй байна гэж хэлжээ. Тэгээд дөрөв дэх эхнэрээ дуудан ирүүлээд би чамдаа хамгаас илүү хайртай билээ. Бүхий сайхан болгоныг би чамдаа зориулсан. Гэхдээ одоо миний нас дуусчээ. Чи надтай хамт хойд өсөж гисэн хамт яв байх уу гэж асуулаа. Харин хайртай отгын эхнэр түүнд хизээч үгүй гэсэн гэдэг үгнээс өөрийг хэлэлгүй өрөөнөөс гүүх шахам гараад явчихав. Түүний энэ үг нөхрийнхэн зүрхийг утгаар сэгсэх шиг боллоо. Өгшөөр 3 дахь эхнэрээ дуудлаа. Чимний энэ насны бахархал байсан билээ. Одоо надтай хамт өгч үргэлж цугтаа байж чадах уу гэж асуув. Харин 3 дахь эхнэр нь үгүй. Одоо байгаа амьдрал минь надад таалагдчих байна. Би угаасаа чамаа өгөхөд өөр эртээ гэрлэнэ гэж хэлээд гарлаа. Энэ үг нөхрийн сэтгэлийг мөс шиг л хүлдэж орхижээ. Хоёр дахь эхнэр орж ирлээ. Эхнэр минь чи бит хоёр зовлон жаргалыг хамтдаа туулж ирсэн билээ. Надтай хамт дээд төв рүү явах уу гэж нөхөр нь асуув. Харин эхнэр нь түүнд хандан аваа л нөхөр минь би чамд маш их хайртай. Гэвч намайг уучлж өшөө. Би энэ удаад зовлонтой хаваалцж үл чадна. Гэтэ чамайг би эзэн зам тань өдөж өгөх болно гэлээ. Энэ хариулт баян эрийн сэтгэлийг гонсоолгоо зогсохгүй хөл өрөөнч бүр түлхэж орох шиг болов. Гэтэл өрөөнд туурч эцэж тамиртынх нь хідэнэ барагдсан анхны эхнэр нь орж ирээд би чамайг хязгаарч орхихгүй. Би өрөө чамтай хамт байж хамт хүүх болно гэж хэллээ. Худалдаачин ир харин энэ үед нулимс туслалан би чамаагаа илүү ихээр хайрлах минь яалаа гэж тэрврээд авлаа. Үнэндээ дөрвөн эхнэр бол бидний амьдралын нэгэн хэсгүүд юм. Дөрөв дэх эхнэр бол бидний бие зохицсон юм. Бид бие зохицсоо яаж ч хайрлаад гойж ходод сайхан гардуулах гэж хичээсэн ч хизээ нэгэн цагт бие маань биднийг орхиод л үлдэнэ. Гурав дахь эхнэр бол бидний хэрэгэм зэрэг эд хөрөнгө цуглуулсан баялаг маань билээ. Гэхдээ бид өгөхөд эд баялаг өөр хинэгнийх болж биднийг орхидог. Хоёр дахь эхнэр бол бидний анд нөхөд гэр бүлийнх нь маань билээ. Бидэнтэй хэдий ойр байж зовлон жаргалыг хамт туловч бүх цагт өдөө тоцордог шүү дээ. Бидний анд нөхөд гэр бүлийнхэн маань оршуулгын газраас хойш бидэнтэй хамт явж чадахгүй билээ. Харин анхны эхнэр бол таны амьдрал, зүрх сэтгэл, амьдралын тань туулж өнгөрсөн орон бүр байх болно. Та түүнийг байгаа үед нь хайрладаггүй, бас сандагчгүй. Гэтэ эцэст өгөхөд энэ бүх сайхан мөчүүд бидэнтэй хамт үрд явдаг билээ. За тэгэхээр өнөөдрийн сургаал үлгэр маань таалагдсан бол та бүхэн миний суваг дээр лайк болон subscribe дараарай.